Монгол Улсын ерөнхий сайд Алтан хувийг эрүүл мэндийн салбарынхантай уулзах үеэр хувийн хөвчлийнхний хамгийн их сөхөн тавьж байсан сэдэв бол эрүүл мэндийн даатгал хувийн эмнэлгүүдэд үйлчлэхгүй байгаа явдал юм а. Тэдний хэлснээр зөвхөн хэвтэж эмчлүүлэх тохиолдолд тоотой эдэн эмнэлэгт үйлчилж байгаагаас бусад тохиолдолд эрүүл мэндийн даатгал тус салбарын хүртэл огт болохгүй байгаа юм байна. Эндээс улбаалan эрүүл мэндийн даатгалын асуудал олонний анхаарлын төвд очиж энэ төрлийн мэдээлэл бүрийг эргэж сонирхох болсон. Хамгийн сүүлд гэхэд нийгмийн даатгал ерөнхий газар Эмийн сан хувийн эмнэлэг, аршаан сөүл зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ байгуулж эхэлж гэсэн мэдээлэл олонний сонирхог гой татсан. Энэ ирчээрэж хөвөл мэдээллийн хэрэгслүүд бужигнаж тал талын мэдээллийг дамжуулж байна. Гэтэл дээрх гэрээ нь бол шинэ хийгдсэн, шинээр санаачлагдсан ажил биш юм байна. Энэ талаар нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын салбарын тодорхой хариултыг өгч байна. Даатгалын гэрээ байгуулад олон жил болж байна л да. За яг энэ хуулийн маань 7 дугаар зүйлийн 7-2 заасан байгаа. Одоо улсын чанартай, нарийн мэрэгжлийн, за тэгээ харьцангуй одоо өндөр техник технологи нэвтрүүлж байгаа ийм одоо хувийн хэвшлийн эмнэлгүүдээр даатгалын тусламж үйлчилгээ үзүүлж болно гэдэг одоо хуулийн заалт нь бол байдаг. Энэ хуулийн заалт маань хэрэгжээл явж байгаа. Улсын хурал 2006 онд иргэний эрүүл мэндийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийгмийн даатгалын ерөнхий газар нь төр хувийнх гэлтгүй эмнэлэг Эмийн сангуудтай гэрээ байгуулдаг болжээ. Ингэснээр иргэд гэрээтэй тэдгээр байгууллагуудад эрүүл мэндийн даатгалаа ашиглан хөнгөлөлтөд үйлчлүүлсээр ирсэн байна. Ийм практик 2006 оноос хойш одоо хүртэл үйлчилсээр байгааг нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын газрынхан учирлаж байлаа. Санхүүжилт авахар гэрээ хийсэн эмнэлгүүдэд бид нар очиж авсан өвчтнүүдийн одоо тусламжуулахны зардлыг даатгалын сангаас тодорхой хэмжээний тогтоосон тарифын дагуу санхүүжүүлж авдаг. Энэ дотор ч зөвхөн хэвтэн эмчлүүлдэг гэж байна, амбулатороор үйлчлдэг гэж байна, онцлогоо шинжилгээ хийдэг эмнэлгүүд байгаа шүү дээ. Тэр нь болохоор зөвхөн гэрээтэй ямар эмнэлгүүтэй гэрээ хийдэг вэ гэхээр тэр эрүүл мэндийн яамны зүгээс баталсан, сонгон шалруулагдсан, магадлан итгэмжлэр орсон тийм эмнэлгүүтэй бид нар гэрээ хийж өгдөг. Тус байгууллагын мэдээлснээр 2011 оны дүн үзүүлэлтээр төрийн эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалаас 68 тэрбум төгрөг зарцуулсан бол хувийнхад 13 тэрбум зарцуулжээ. Харин 2012 онд хувийн хэвшилд 15.6 тэрбумыг зарцуулж энэ жилийн хувьд үүнээс илүү хэмжээний мөнгийг эрүүл мэндийн даатгалаас хувийн хэвшилд өгөх нэ. Гэрээ байгуулсан эмнэлгүүдийн тоон ч гэсэн нэмэгдсэн байна. Тодорхойлж хэлбэл 2012 онд 123 хувийн эмнэлэгтэй гэрээ байгуулсан бол энэ жил дээрх тоо 150 болж өссөн байна.